2001 оны 4-р сарын 14-ний үдээс хойно сэдэв төөрсөн хүн. Та өнөөдрийг хүртэлх өөрийн амьдралдаа хамгийн үнцэнтэй зүйл юу байсан тухай бодож үзсэн удаа бий юу? Таны хувьд хамгийн эрхэм хүн хэн байсан бэ? Есүс эзэн бол бидний хувьд юу юунаас ч илүү үнцэнтэй эрхэм хүн юм. Хэрв Есүс эзэн энэ хорвоо ертөнцийн дээр ирээгүй байсан бол хүн төрлөختний түүх ямар байх байсан бол? Амьд цэцэгтэй зүйрлэн иш татж хэлбэл яг л хиймэл цэцэг шиг байх байсан. Амьгүй цэцэг адил хоосон байх байсан. Яг үүний адил хүн төрлөختний түүхэнд амийн их ундраг болсон цорын ганц нэр бол Есүсийн нэр юм. Жинхэнэ ам. Энэ бол мөнх ам юм. Библийг уншихад учир нь хүн бүх ертөнцийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх вүлээ гэсэн ишлэл байдаг. Бүх ертөнцийг олж авлаач өөрийн амийг алдаж үхэлтэй нүүр тулах юм бол тэр бүх зүйл танд ямар ч ашиггүй, тийм үү? Алдарт зохиолч Толстой бичсэн ийм нэгэн түүх байдаг. Оросд маш өргөн удам эдлэн газартай нэгэн баян эр байж гин. Тэрээр нэгэн өдөр энэ эдлэн газрынхаа талбайн хэсгээс шагнал өгөх болзолтой тэмцээний зар тараадаг. Тэмцээний болзол нь түүний өргөн удам эдлэн газрыг өглөөнөөс үдэш болтол тойронгүйх явцдаа газарт зураас татаж тэмдэг тавих бөгөөд нар жаргахаас өмнө босож ирж чадвал тэмдэг тавьсан бүх газрыг нь түүнд хувь болгон өгөх байлаа. Зарын дагуу тэмцээнийг үзэхээр тэнд маш олон хүн цугларав. Нэгэн залуу тэмцээнд оролцохоор ирсэн бөгөөд тэрээр газарт маш ихээр шунаж байв. Их хэмжээний газрыг өөрийн болгох хүсэлтэд автан өөрийн явсан зам дагуу зураас татаж хичээнгүйлэн гүйсээр байлаа. Гүйгээд л байж маш их цангаж нар өөд хартал дөнгөж өд дунд болж байв. Тэмдэг тавьсан бүх газрыг түүнд өгнө гэж амласан болохоор шунал хүсэл улам их төрөн илүү их газрыг өөрийн болгохын тулд хичээнгүйлэн гүйж байлаа. Арай хин гүйсээр нар жаргахын яг өмнөхөн амжиж буцаж ирэхэд өнөөх газрын эзэн амлсан ёсороо хүлээж байв. Ирхмээ гэж тэр хэлээд миний тэмдэг тавьсан бүх газар одоо минийх болсон тийм үү? Таны амлсан ёсоор гэв. Хариуд нь газрын эзэн тийм ээ. Мэдээж энэ газар одоо чиний гэлээ. Өнөөх залуу яг л зүүдэндээ мөрөөдөж байсан шигэ баян чинэлэг газрын эзэн болов. Тэрээр сэтгэл хөдлөө барьж дийлэхгүй мэт баяр хөөрөөр бэлгэж байсан боловч хэтэрхий их гүйсэн болохоор бахардан амьсгаадж аман цангаж бас маш их өлссөн байв. Үнэн хэрэгтээ тэрээр маш их туйлдсан байсан бөгөөд гинэт зүрхэн зогсож хорвоог орхижээ. Тиймээс газрын эзэн түүний зогцыг энэ асар удам газар нутагт болж орхих бордоо болог гэв. Түүнийг оршуулахад хамгийн ихтэй 6 фут газар л шаардагдав. Тэгээд тэд түүнийг тэр удам газрын өчүүхэн хэсэгт нь оршуулсан гэдэг. Ингээд бодохоор өөрийн болгох гэж хамаг хүчээ дайчлан зүтгээд эцэст нь өөрийн болгосон боловч амиа алдах юм бол энэ өргөн удам газар нь түүнд ямар ашигтай юм бэ? Хэрвээ хүмүүс төрөхдөө сүнс нь аль хэдийн төрсөн болохыг Библиэр дамжуулан мэдсэн бол сүнсээ сэргээх, сүнсээ хайж олох ямар чухал вэ гэдгийг тэд мэдэх байсан. Энэ нь тэдний амьдралд ямар ач тустай вэ гэдгийг. Гэвч хүмүүс энэ талаар огт боддоггүй бөгөөд хинч тэдэнд тайлбарлаж өгдөггүй. Тиймээс хүмүүс ямар ч бодол санаа, чиг баримжаагүй амьдрах хандлагатай байдаг. Хүмүүс баян, ядуу, боловсралтай, боловсралгүй, зайн гэр бүлд төрсөн, эсвэл тааруухан гэр бүлд төрсөн, нийгэмд эзлэх өндөр байр суурьтай, эсвэл тодорхой байр суурьгүй, аль нь ч бай, энэ ертөнцид төрсөн хүмүүр амьдралд туйлддаг. Учир нь хүмүүс хэрэгцээгээ хангахын тулд маш шаргуй хичээнгүйлэн амьдардаг.
Гэхдээ тэд жинхэнэ олох ёстой зүйлээ олж чаддаггүй. 외형에 너무 둘 수가 있습니다. 외부에. Хэрвээ бид болгоомжтой байхгүй яваас амьдралынхаа туршид зөвхөн хүний гадаад байдал буюу нүдэнд харагдах махан биеийн гоо үзэмжид хит автаж өнгөн хэсэгт дэндүү их ач холбогдол өгч магадгүй юм. 많다. Бусад хүмүүсийн ямар байшинтай, ямар сургуульд төгссөн, аль улсын иргэн, боловсролын төвшин, тэдний хэрэг мөнгөтэй, ямар ажил эрхэлдэг зэргийг сонирхдог. Энэ бол бидний бусад хүмүүсийг дүгндэг жишг стандартууд юм. 찾기 위해서 Хүмүүсээс асууж тодруулсан ч тэд туйлын аз жаргалыг олохыг хичээж энэ л байхгүй юу да гэж хэлж болох үед сэтгэл доторх хоосон орон зайгаа дүүргэх ямар нэгэн зүйлийг хайж байдаг. Гэвч үүнийг мөнгө, алдар нэр, сэтгэл хөдлөлийн аль нь ч тэдэнд өгдөггүй. 그림자 Харин эдгээр шалгуурт тулгуурлан аз жаргалыг олж авахар оролдохдоо сүүдэр атгаж байгаагаа тэд бодит зүйл гэж эндүрдэг. 사람들은 Хүмүүс ихэнхдээ жинхэнэ үнэнд бус тусгал төдий хуурамч зүйлд хуурдаж амьдардаг. 사된 것을 Тэд тусгал төдий гэрлийг хараад жинхэнэ гэрэл гэж эндүрдэг. 하는 이 세상에서 Хүн энэ ертөнцид амьдрах явцдаа аз жаргалыг олохын төлөө хичээнгүйлэн зүтгэдэг боловч хүн гэдэг сайтар ажиглавал үнэхээр ямар нэгэн зүйлийг хүлээж авах боломжтой сав гэж хэлж болох юм. 그릇으로 되어 있습니다. Үнийг савтай зүрлэж болно. Ямар төрлийн сав бэ? Залуу эрэгтэй эмэгтэй хүмүүс уулзрахдаа тэд бие биенийхээ хайрыг хүлээн авах боломжтой савнууд юм. Тэгээд үр хүүхэдтэй болвол хүүхдүүдтэй ч гэсэн хайраа өгдөг. 사랑을 주고 Хайр хайж буй хүүхдүүд эцэг эхийнхээ хайрыг мэдэрдэг. 아이들은 부모의 Хар багасаа бид үргэлж ямар нэгэн зүйлийг хайж байдаг. Бид маш олон эдрэтэй асуудлаар дүүрэн энэ дэлхийн ертөнцид хүн болон төрдөг. Тэгээд үргэлжилсэн асуултуудын урсгал донд хүрээлүүлэн амьдардаг. 속에 우리는 태어나 Эдгээр асуултын хариултыг олохын төлөө тэмцэн амьдардаг. 인생을 Хэн та нарт жинхэнэ баялагийг даатгах вүлээ? Гэсэн Библийн ишлэл байдаг. Жинхэнэ баялаг. Надад ийм нэгэн бодол төрж байсан удаа би 하는 성경 말씀. хөв хүн бүр өөр өөрийн гэсэн онцлог шинж сонирхолтой байдаг. Хүний тархины бүтцийг сайтар ажиглавал асуултын тэмдэгч юм уу? Аль эсвэл хүний төрхтэй их адил харагддаг. Үүнийг тархи гэж үзвэл өөрөг тархинд ойролцоогоор 14-өөс 15 тэрбум эс байдаг. Хэрв энэ тухай бодвол хүний байр байдалтай маш төстэй юм. Хүний тархи дотор нүдэнд үл харагдах өөр нэгэн зүйл нуугдаж байдаг. 생각해 보면 Бид аз жаргалтай байхдаа инээх эсвэл гунигтай үедээ хөмсгөө зангидах зэрэг нүүрний хувирал гаргадаг. Цаг хугацаа өнгөрөх тусам бидний хараа муудаж, харааны шил зүх хэрэгтэй болдог. Нүдний бүрхүүл хараа баг багаар бүрлзэж, харааны төвшин огцон буурдаг. Бидний гадаад төрх аажмаажмаар өөрчлөгддөг. Нас ахих тусам таны толгор, чиглэг арьс баг багаар суларч, хуурайших бөгөөд инээмсэглэл дүүрэн нүүрэнд тань үрчлээ тодорч эхэлдэг. Хүний үс нэг л мэтгэд бууралддаг гих солонгос зөөрөг бий. Ингэж хүний гадаад төрх байдал аажмаажмаар хөгшөрдөг. Хүний төрхийг сайтар ажиглавал хөгшөрж, баг багаар булчин суларч, арга яс болон хувирдаг. Махан биеийг аваад хайчих бол бидний нүрээ угаах бүртээ мэдэрдэг ясан биел үлдэх болно. Бүгд үүнийг мэдэрч чадна, тийм үү? Энэ нь ердөө хэдхэн миллиметрийн цаана байдаг. Яснууд. Хүнд ийм л зүйл байдаг хэрэггүй. Үгүй. Тийм биз дээ. Махан бие дотор сүнс амьдарч байдаг. Бид ямар хэлбэрээр амьдардаг вэ? Хүний дотор бие махбод байдаг юм бол 발이 지름길로 бие 예의가 있습니다. бид биедээ хүрэх үед үүнийг яс махнаас бүтсэн гэж хэлж болно. Бас цус байдаг. 사람을 조사해 보면 Гэвч бидний бие дотор сүнс байдаг. 뭐냐 하면은 Бие махбод сэтгэл сүнс байх бөгөөд хүний бие энэ бүгдээс бүтдэг. Сүнс ба сэтгэл
Хүн бол сүнслэг оршихуй юм. Бидэнд сүнс бий. 세수할 때마다 우리는 다 Хүний дотор сүнс оршин байдаг бөгөөд сүнс сэтгэл хоёр хамтдаа хүний амийг тэтгдэг. Гэвч бидний бие махбод эцэг эхийнхээ янз бүрийн эерэг, сөрөг шин чанаруудыг авч төрдөг. 그것만이 사람 속에 Бидний цусны бүлэг мөн эцэг эхийн цусны бүлгээс хамаарна. 살고 있느냐 하면 이 인간 속에 Харин сэтгэлийн хувьд 말하자면 сэтгэл бол бидний бодол санаанаас бүтдэг. Жишээ нь та дуу хөгжмөд дуртай, эсвэл дуулах дуртай байж болно. 몸 자체를 Эсвэл магадгүй уран зохиол, философи, үүнтэй төстэй зүйлд дуртай байж ч болох юм. Энэ бүгд сэтгэлтэй холбоотой. 이 속에 Сэтгэл ийм нөлөөлөлд оршино. Мөн тэдгээр зүйлсийг хүлээж авдаг. Төрөх үед биеийн онцлог нь эцэг эхээс шалтгааллах бөгөөд эцэг эхийн идэж буй хоолоор бие махбод өсч бойждог. 사람 영적 Энэ хоол хүнс биеийн өсөлтөд нөлөөлнө. 스피릿이라 그래. Харин сүнсний хувьд 이 영이 хүнд байдаг хамгийн үнцэнтэй зүйл бол түүний сүнс, шашны мөн чанар юм. 사람의 생명을 유지하고 있는 Амьтанд эдгээр зүйлс байдаггүй. 몸은 Гэвч хүний дотор сүнс байдаг. Сүнс бие рүүгээ орохын тулд Бурхны сүнс болох ариун сүнс хэрэг болдог. 우리 Энэ ариун сүнсийг хүлээж авахын тулд хүн энэ ертөнцид төрдөг. 장단점을 Учир нь бие махбод байгалийн тодорхой нөхцөлд даасан зохицож, байгалийн нөхцлүүдээс суралцдаг бол сүнс үн мөнхөд хамаарах учраас Бурхны сүнс болох ариун сүнс хүний сүнс рүү нэвтрэх үед тэр хүн өөрийгөө Бурхны хүүхэд гэдгээ мэдэх болно. 우리 예를 들어서 Намайг дагаад хэлээрэй. 노래 Биднийг Бурхны хүүхдүүд гэдгийг сүнс өөрөө бидний сүнстэй хамт гэрчилдэг. 뭐 이런 걸 Тийм ээ. Ариун сүнс өөрөө бидний сүнс рүү нэвтэрч биднийг Бурхны хүүхдүүд болсон гэдгийг хэлдэг. 부모님의 영향을 받아서 태어나서 Имээ намжилсан цагаас хойш надад тод тунгалаг ирч байна. 식을 가지고 Гимээ намжилсан цагаас хойш бүх хэрэгэлзээ айдсыг сарниулж байна. 인간의 영이 가장 귀하다는 것은 Энэ магтан дуунд би маш их дуртай. Ямар гайхалтай дуу вэ? 동물의 Би махбод ээж аавыгаа хайдаг. 영 속에 Сүнсч бас суралцах багшийгаа хайдаг. 여기에 Сүнс эзнийг олох үед өөрийг нь замчилж чадах нэгнийг олдог. 하나님의 영이 Ариун сүнс бидний сүнс рүү нэвтрэх үед биднийг Бурхны хүүхдүүд гэдгийг сүнс өөрөө бидний сүнстэй хамт гэрчилдэг. 왜냐하면 이거 Бурхны хүүхдүүд болсон гэдгээ бид ингэж сүнсээрээ баталгаажуулдаг. 자연 조건에 맞춰서 배우고 있고 Энэ бол Христээр дамжуулан бидэнд илчлэгдсэн Бурхны хайр юм. 영혼에 섞여 있는 것은 영 Хүн энэ үннийг олж мэдээсэй гэж Бурхан хүн төрлөختөнд Библийг өгсөн. 하나님의 자녀라는 Энэ тохиолдолд хэрвээ бүх зүйл өөрийн замыг хайдаг юм бол гадаа байгаа үг хэлж чадахгүй моднууд яах вүлээ? 우리 영으로 더불어 Үнэн хэрэгтээ анхааралтай ажиглавал моднууд ч гэсэн гэрэл дагдаг гэдгийг харах болно. 성령이 친히 Моднуудыг нэг анхааралтай ажиглаад үзээрэй. 하나님의 자녀가 됐다. Хэрв хаврын үлрэл байгалыг анхааралтай ажиглавал ихэнх нахиа нарны гэрэл хамгийн их тусч байгаа хэсгүүдэд ургадгийг олж харна. Наран цэцэгч гэсэн өглөөнөөс орой хүртэл нарыг дагдаг. Наран цэцгийн иш бүдүүн байдаг. Орой болоход цэцэг бөхийдэг. Бүх ургамал нарны гэрлийн зүг тэмүүлж ургадаг. Хэрв өндөр барилга эсвэл уул байх юм бол өвс ногоо гэрлийн тусгалыг хүлээж авахын тулд илүү өндөрт ургадаг. 이 영을 Тухайлбал хүн юу хайдаг вэ? 주를 만납니다. Бие махбодын хайдаг зүйл гэж байхад оюун ухаан нь боловсрлоор дамжуулан хайдаг зүйлч бий. 우리 영으로 더불어 우리 Гэвч энэ асуудлыг илүү гүн гүнзгий авч үзвэл сүнсний хайдаг зүйл байдаг гэдгийг олж мэдэх болно. 자녀가 됐다는 확신을 갖게 됩니다. Таны сүнс хайж байгаа зүйлээ олох үед 기독교가 가지고 있는 тэгээд миний сэтгэл, миний аврагч бурхан танд дуулна. 전해 주시기 Таны сүнс эзэнд зориулж дуулдаг. 가능해 주셨습니다. Үүнийг хийх хүч чадал таны дотор сууж өгсөн байдаг. Учир нь Бурхны сүнс таны сүнс рүү нэвтэрч орсон. 말 못하는 저 나무는 어떤 Та замаа олоод ойлгож ухаарсан. 알고 보면 빛 따라가게 돼 있어요. Та хариултыг, тодорхой хариултыг олсон. 힘이 나무를
한번 보십시오. 봄부터 자세히 보면 Харин амьтдын хувьд яах вүлээ? 우리가 가장 많이 Амьтад ч гэсэн өөрийн замтай байдаг. 햇빛이 가는 쪽입니다. Зарим шууд хойд Канадад эсвэл бүр холын хол хойд туул хүртэл өндөгнөөсөө хагаран гарч ирдэг. 돌다 보니까 Тэгээд тохиромжтой улирал ирэхэд тэд өмнө зүг рүү нүүдэл хийдэг. 또 떨어집니다. Улирал даган өргөн удам далайг гатлан нисдэг. 햇빛으로 Хинч тэдэнд явах замыг нь зааж өгөөгүй атал шууд бүгдийг мэддэг. 사람이 Гэхдээ бүгд 몸으로 추구하는 것이 있는 далайд ч мөн загаснуудын сэлдэг үл үзэгдэх зам байдаг. 추구하는 것이 Энэ зам дагуу асар олон загас сэлдэг. 보다 더 깊이 들어가 Тэдэнд ч мөн адил өөрсдийн гэсэн зам бий. Энэ бүгд 언젠가 이것이 자기에게 байгаль бүхэлдээ байгалийн хуульд захирагддаг. Дэлхий тэнглэгийнхээ дагуу нарыг тойрч иргэн. Бод, сугар, дэлхий, ангараг, санчир, бархас байд, далайван, тэнгэрийн вамба, Плутон. 어떤 Гариг тус бүр өөрийн тойрог замын дагуу өөрийн хурдаар болон нарнаас өөр зайд нарыг тойрон иргэдэг. 그런데 Бүгд өөрсдөд нь зориулж тогтоосон хуулийн дагуу хөдөлгөөн хийдэг. 동물들도 Ийм зүйлс аяндаа болсон гэж та бодож байна уу? Шууд ч гэсэн өөрийн гэсэн замтай. Загас ч өөрийн замтай. Хүнд ч бас өөрийн гэсэн зам бий. 올라가면 북극에서 아래서 부하 Байгалийн хуульч мөн адил түүнд зориулж тогтоосон замыг дагдаг. Учир нь бурхан тэр замыг тогтоосон юм. 그 먼 바다를 Бидний амьдарч буй энэ жижиг ертөнц өөрийн гэсэн бүтээгчтэй бөгөөд тэр бүтээгч эзний тухай ярьж байна. 편집하지 않습니다. Үүгээрч зогсохгүй. Тэрээр орчлон ертөнцийн бүх тэнгэрлэг биетүүдийн талаар тодорхой ярьж байна. 보이지 않는 Хүмүүс бүх зүйл өөрөө аяндаа үүссэн гэж ярьдаг. 길이 있습니다. Өөрөө бий болсон байх боломжгүй юм. Тиймээс Библи бурхан бүх зүйлийг тэр дундаа орчлон ертөнцийн бүх дарааллыг бүтээсэн гэж хэлдэг. 자기 가는 길이 있습니다. Үүгээр зогсохгүй. Тэрээр орчлон ертөнцийн бүх тэнгэрлэг биетүүдийн талаар тодорхой ярьж байна. Хүмүүс бүх зүйл өөрөө аяндаа үүссэн гэж ярьдаг. Өөрөө бий болсон байх боломжгүй юм. Тиймээс Библиэд бурхан бүх зүйлийг тэр дундаа орчлон ертөнцийн бүх дарааллыг бүтээсэн гэж бичсэн байдаг. 모두가 Бурхан 태양을 향해서 эрх мэдлийнхээ үгээр бүхнийг барьдаг болоо гэж Библиэд гардаг. 그러면 Түүнчлэн Тэнгэр газар үгүй боловч миний үгс огтхонч үгүй болохгүй гэж бичсэн байна. 새도 자기 Энэ бол Тэнгэр газрыг бүтээгчийн үгс юм. 자기 길을 있고 Бурхан өөрийн үгээр Тэнгэр газрыг бүтээж, өөрийн эрх мэдлийн үгээр бүхнийг барьдаг болоо гэж Библиэд гардаг. 이것은 Энэ үнэхээр хачирхалтай зүйл биш гэж үү? Нэг жишээ татъя. 그만 지구도 Еврей номын 1-р бүлгийг гаргана уу? Энэ бол еврейчүүдэд бичсэн захидал бөгөөд анх юудэчүүдэд зориулагдсан гэсэн үг юм. 뿐인가? Еврей номын 1-р бүлэг 3-р ишлэлийг хамтдаа уншицгаая. 사람들은 Еврей номын 1-р бүлэг 3-р ишлэл. 이것이 저절로 면 Хамтдаа уншицгаая. 있을 수 없습니다. Түүний цог жавхлангийн гэгээ, түүний мөн чанарын бодит илрэл ба эрх мэдлийнх нүгээр бүхнийг хүү барьдаг болоо. 말합니다. 온 Тэр 우주에 нүглийн ариусгалыг гүйцээгээд 실수까지 өндөрт байгч сүр жавхлан им баруунгарт залрав. Бүх зүйлийг тэр өөрийн эрх мэдлийн үгээр барьдаг гэсэн байна. 만물을 Бурхан орчлон ертөнцийн бүх тэнгэрлэг биетийг бүтээсэн учраас бүгд түүний үгэнд захирагдж Бурханы бодлын дагуу бүтээгдсэн учраас түүний үгээр хөдөлдөг. Тиймээс хэрвээ Библийг анхааралтай уншвал 하나님의 천지를 тогтоолуудын тань дагуу эд бүгд идүүгээ бат зогсжээ. Учир нь бүх юмс таны боол билээ. Эснийг олж харах болно. 여기 예를 들어서 Дуулал номын 119-р бүлэг 91-р ишлэлийг хамтдаа уншицгаая. 기록되었던 내용입니다. 히브리서 1장 Тогтоолуудын тань дагуу эд бүгдээрээ идүүгээ бат зогсжээ. 히브리서 1장 Учир нь бүх юмс таны боол билээ. 같이 읽읍시다. 이는 Нар эргэж өдөр хоногуд өнгөрч сар уйлран одно. 상이시라. 그의 능력 Эдгээр бүх зүйл өөрсдийн бүтээгчийн зарилгын дагуу хөдөлдөг.
높은 곳에 계신 위험의 우편 Учир нь эдгээрийг захирах бүх дүрмийг Бурхан тогтоож боолоо болгосон юм. 만물을 붙드셨다. Тэд 내용입니다. эдгээр нь тэмдэг, улирал, өдөр, жилийн тулд байг гэсэн Бурханы үгийг дуулууртай дагдаг. 말씀에 붙잡혀 있고 그 말씀에 Энэ бол орчлон ертөнцийн бүх тэнгэрлэг биетүүдийн хамаарах үнэн юм. 하나님의 Гэхдээ зөвхөн дэлхийг авч үзье. Намар, хавар, өвлийн улиралд бид тэнгэрөөд харвал зэрлэг галуун сүрэг нээсч өнгөрхийг харж болно. 봅니다라는 말이 있습니다. Зарим үед тэнгэрт тогтвол нисч байгаа шонхор шуудыг харж болох юм. Бусад үед нь байнга гэргэлдэх бүрэгдийг харж болно. Энэ бүхэн тохиолдлоор болдог гэж юу? 까지 있으면 만물 Далайн загасны тухай бодож үзье. Загасчид ямар нэгэн загсыг хизээ хаанаас олж болохоо мэддэг. 하나님의 Эхлээд май загас, 만드신 дараа нь туна, 창조자의 дахиад өөр цагт сагамхай, 창조자의 шар сүлтийн сүрэг дайраад өнгөрнө. 있는 겁니다. Загасчид энэ загаснуудын бүх замыг мэддэг. 그대로 되고 있습니다. Энэ тохиолдлын зүйл гэж юу? 그런 Өнгөрсөн зууны ихэнх үед Америкийн тэнгисийн цэргийн нэгэн офицер Библийг уншиж байхдаа энэ ишлэлийг олж уншаад далайд зам байдаг байх нь хэмээн ухаарав. 기러기 때가 Тэр үүнд үнэхээр талархаж байлаа. 어떨 때 Тэрээр далай дах усан замыг нээсэн юм. Далайн усан замыг өөрөө олсон. 보면은 Далайд хүйтэн урсгал ба дулаан урсгал байдаг. Далайд зам байдгийг олж мэдсэн нь өөрөө маш том нээлт байсан юм. 물고기를 Энэ нээлтээс өмнө хүмүүс далайд зүг чигээ олохын тулд оддыг ашигладаг байв. Тогтооход маш амархан нэгэн ишлэлийг та бүхэндээ танилцуулъя. 가는 때다. Энэ бол Дуулал номын 8 дугаар бүлэг, 8 дугаар ишлэл. 척 어부들은 알아맞혀 Та энэ ишлэлийг мартахгүй биз? 절로냐. Дуулал номын 8 дугаар бүлэг, 8 дугаар ишлэл. Хамтдаа уншийе. Тэнгэрийн шууд болон далайн загас буюу усан замаар сэлгэж бүхэн юм. 한 사람이 Тийм ээ. Тэнгэрийн шувууд дараа нь далайн загас буюу усан замаар сэлгэж бүхэн гэсэн байна. Усан зам байдаг гэж байна. Тийм үү? 바다에 길이 있었구나. Бид тод санахгүй байгаач тэр Америкийн тэнгисийн цэргийн офицерын нэрийг Мэтью Мори гэж байсан санагдаж байна. Тэр далайн замыг олж нээсэн. Америкийн нэгдсэн улсын хаанигтээ түүний дурсгал зориулж хөшөө босгосон бөгөөд хөшөөний доод хэсэгт Библийн энэ ишлэлийг сийлсэн билээ. 그런 거 발견 Энэ ишлэл 사람들은 далай судлалын салбарт маш чухал эргэлт хийх үндэс болсон юм. 배를 항해했습니다. Энд зөвхөн усан замын тухай яригдж байна уу? 오늘 가르쳐줄 Үүний өмнөх ишлэлүүдийг харцгаая. 6, 7, 8 дугаар ишлэлийг хамтдаа уншийе. Та түүнд өөрийн мотрын бүтээлүүдийг захируулдаг. Та түүний хөлдөр бүх юмсыг тавьсан нь бүх хонь ба үхэр мөн хээрийн аратан амьтад тэнгэрийн шууд болон далайн загас буюу усан замаар сэлгэж бүхэн юм. 같이 읽읍시다. 공중에 새 Тэнгэр газрыг бүтээгч нэгэн энэ бүхнийг мэдэхгүй гэж бодож байна уу? 예. Тэр бүтээгч учраас эдгээр зүйлсийг мэднэ. 그다음 Эдгээр зүйлсийг 바다의 мэднэ. 거적과 해로에 다니는 것이 Бидний бид цус эргэлдэж байхдаа уушигнаас хүчил төрөгч гаргаж авахын тулд уушигны цулцангийн хэсэг рүү орж ирдэг. 머리라는 사람이 Амьсгал авах үед хүчил төрөгч бидний хамар руу агаар хэлбрээр орно. 그 사람의 Тэгээд хамар 0.2 секундын дотор агаарын хэмийг зохицуулдаг. 미국 어느 Учир нь хүйтэн агаар бидний биед нэвтэрвэл биеийн хэмийг бууруулдаг. Агаарын хэмийг докторжуулсны дараа хүчил төрөгч уушиг руу орж болно. Тиймээс цус бие махбодоор эргэлдээд уушигнд хүрэх үед уушигнаас хүчил төрөгч авч цуснд хүчил төрөгчийн давхар эсэл ялгардаг. 7, 8절 같이 Бидний амьсгалч буй хүчил төрөгч цусан дах эритроцитуудыг сэргээдэг. 그것을 다스리게 하시고 Эритроцит эсүүд хүчил төрөгчийг өөртөө шингээж авах бөгөөд энэ маш чухал юм. 공중의 새와 바다의 Хүчил төрөгч тарих руу бас ордог. Хүмба амьтад нүүрс төрөгчийн давхар эслийг амьсгалаараа гаргахад ургамал фотосинтез гэж нэрлэгдэх үйл явцаар дамжуулан нүүрс төрөгчийн давхар эслийг шингээж авдаг. 몸에서 흐르고 있는 Хэрв та модны навчийг сайдар судалж үзвэл тэдэж бас амьсгалдаг болохыг олж мэднэ. 이 폐포에 Мод нь навч, иш, үндэс, ургамлын шүүснээс бүтдгээрээ хүнээс ялгаатай байж болох хэдий ч
өсөлт нь цусны эргэлттэй төстэй үйл явцаас хамаардаг. Энэ нь бүтээгчийн тогтоосон хуулийн дагуу явагддаг. Бүх амьд амьтан түүний дотор хүндрэлтэнд хамаатай. Та түүнд өөрийн мудрын бүтээлүүдийг захируулдаг. Та түүний хөл дор бүх юмсыг тавьсан нь бүх хонь ба өхөр мөн хээрийн аратан амьтад. Заримдаа телевизийн баримтад нэвтрүүлгээр бид цаснаас өөр юу ч байхгүй хойд мөсөн туйлыг чиглээд мөсөн дээгүүр явж буй цаа бугын сүргийг харна. Тэд өөрсдийн олж харж чадахгүй холын хол ойруу явдаг. Махчин амьтдын дайралт байсан ч тэд аяллаа үргэлжлүүлдэг. Тэгээд улирал солигдохоор эргэж ирнэ. Амьтад байгалийн хуулийг дагдаг шиг бидний цусч бас байгалийн хуулийн дагуу эргэлддэг. Бүх зүйлд зам байдаг бөгөөд тэр замыг Бурхан тогтоодог. Хүмүүс Бурханд итгэдэг эсхээс үл хамааран Библиэд эхэнд Бурхан тэнгэр ба газрыг бүтээжээ гэсэн байна. Бурхан тэнгэр ба газрыг бүтээсэн гэж Библиэд бичжээ. Хүмүүс үүнд итгэдэгч бай, үгүй ч бай, үүнд итгэх хэсэг нь тухайн хүнээс шалтгаална. Бурхан өөрийн иш үзүүлэгчдэрээ Библийг бүтээсэн. Хуучин гэрээ номнууд Иесус Христийг төрөхөөс 1500 жилийн өмнө бичигдэж эхэлсэн бол шинэ гэрээ манай эртний 1-р зуунаас бага зэрэг хойно бичигдэж дууссан. Гарал угсаа ажил мэргэжил ондооч 40 орчим хүн Библийг бичжээ. Библийг бичсэн хүмүүсийн нэг нь Давид хаан байв. Өөр нэг хүн нь загасчин Петр. Библийн номыг бичсэн эдгээр хүмүүс мөн өөр газруудад бичсэн байдаг. Тэд хизээж хамт сууж юу бичих тухайга ярилцаж байгаагүй. Тэр өргөн удам нутагт 1500 жилийн турш бичигдсэн Библийн номуудад нэг нийтлэг зүйл бий. Тэдгээр нь бүгд Бурханы хэлсэн үгс. Тэд Бурхан надад хэлэхдээ эсвэл Эзэн надад хэлсэн гэж бичжээ. Амос номын 3 дугаар бүлэг 7 дугаар ишлэлийг гаргацгаая. Амос номын 3 дугаар бүлэг 7 дугаар ишлэл. Амос номын 3 дугаар бүлэг 7 дугаар ишлэл. Үүнийг хамтдаа уншийе. Үнэхээр Эзэн Бурхан зарцнаар иш үзүүлэгчтэй өөрийн нууцыг илчилхээс нааш тэр юугч хийхгүй. Бурхан иш үзүүлэгчтэй өөрийн нууцыг илчилсний дараа л үйлддэг гэсэн байна. Мөн иш үзүүлэгчдэд Бурханы нууц илчлэгдсэний дараа л бичсэн гэж Библиэд гардаг. Библиэс өөр нэг зүйлийг жишээ болгон авч үзье. Иесусийн тухай зарим хүмүүс түүнийг сайхан сэтгэлтэй хүн байсан учраас хүн төрлөختний төлөө золиос болоод өгсөн гэж бодож байж магадгүй. Тэд түүнийг алагдсан гэж бодож болохч тийм биш юм. Иесус мах бодтой байхдаа өгөхийг хүсээгүй. Үнэхээр хүсээгүй. Тэрээр залбирч эцэг минь болж өгвөл надаас энэ аягыг өнгөрүүлээч. Энэ үхлийн аягыг гэв. Намайг энэ цагаас авраач гэж хэлсэн. Гэвч миний хүслээр биш, харин таныхаар болог гэж залбирлаа. Тэгэхээр 800 жилийн өмнөх бичвэрүүд Бурханы хүслийг буюу эцгийн хүслийг агуулсан бөгөөд Библиэд үнэхээр Эзэн Бурхан зарцнаар иш үзүүлэгчтэй өөрийн нууцыг илчилхээс нааш тэр юу ч хийхгүй гэсэн байдаг. 1277 페이지쯤 될 겁니다. Бичснээр бол Иесус нь Бурханы хүслээр энэ ертөнцид өгөхийн тулд ирсэн. Иесус харин таны хүслээр болог гэж хэлсэн байдаг. Бурханы сүнс эдгээр иш үзүүлэгчдийн оюун ухааныг замчилж тэдний юу бичиж тэмдэглэхийг нь зааж өгсөн бөгөөд
иш үзүүлэгчид тэдгээр үгсийг үүний дагуу бичиж үлдээсэн. 선지자들에게 보인 후에 행하신다. Иесус ирээд 선지자들은 хүний хүү өөрийнх нь тухай бичигдсэнчлэн явна гэж хэлсэн. 한 예를 들어서 Бурхны хүү хуучин гэрээнд түүний тухай бичигдсэний дагуу хүний бие махбодоор энэ ертөнцид ирсэн. 사람들이 생각하기는 Явна гэдэг нь үхэн гэдгээ хэлж байгаа хэрэг. 되고 죽으로 Энэ үнэхээр хачирхалтай биш гэж юу? 합니다만 Хожим нь Илч Петр хэлэхдээ Бурхны сүнс хүн төрлөختнийг аврах ажилдаа иш үзүүлэгчдийг ашиглаж тэднэр хуучин гэрээг бичүүлсэн гэдэг. 싫었습니다. Хуучин гэрээг бичсэн иш үзүүлэгчдийн талаар ярихдаа Петр ингэж хэлсэн юм. 이 잔을 내게서 옮겨 1-р Петр номын 1-р бүлгийг гаргацгаая. 이때를 면한 1-р Петр ном 1-р бүлэг. 내 Олсон уу? 마옵시고 아버지 10, 11-р ишлэлийг хамтдаа уншицгаая. 년 전에 기록 10 ба 11-р ишлэл. 뜻대로 아버지 뜻 하나님의 뜻은 Энэхүү авралын тухайд гэвэл та нарт ирэх нэгүслийн тухай иш үзүүлцгээсэн иш үзүүлэгчид анхааралтай судалж лавлан өөрсдийнх нь дунд байсан Христийн сүнс аль үе болон хэнийг заасныг нэгтлэн судалжээ. 아버지 뜻대로 하옵소서라고 했습니다. Учир нь Христийн зовлон болон дараа нь ирэх алдрыг тэр урьдаас айлдсан байжээ. 기록하라. 선지자는 기록을 해놨습니다. Энд 11-р ишлэлд өөрсдийнх нь дунд байсан Христийн сүнс гэсэн байна. 인자는 Өмнө нь би энэ талаар ярьсан тийм үү? Бурхны сүнс хүмүүсийн сүнс рүү нэвтрэн ороход биднийг Бурхны хүүхдүүд гэдгийг сүнс өөрөө бидний сүнстэй хамт ирчэлдэг. Тиймээс Бурхны сүнс иш үзүүлэгчдийн сүнс рүү нэвтэрч Бурхны ажлыг ил болгосон. 훗날 베드로 사도 Навчис модноос унахад мөчрүүд үгсэн мэт харагдах боловч хавар ирэхэд шин дахианууд гарч ирдэг. 하나님의 Үүний адилаар Бурхны сүнс хүн рүү нэвтрэн ороход сүнс нь шинээр амьсгалж эхэлдэг бөгөөд мөнх байдал руу амьсгалж эхэлдэг. 기록한 사람들에 대해서 Тиймээс Бурхны сүнсийг эдгээр иш үзүүлэгчид дээр ирэхэд тэд Бурхны үгийг хүлээн авч түүнийгээ бичиж тэмдэглэсэн байдаг. Энэхүү авралын тухайд гэвэл та нарт ирэх нэгүслийн тухай иш үзүүлцгээсэн иш үзүүлэгчид анхааралтай судалж өөрсдийнх нь дунд байсан Христийн сүнс аль үе заасныг нэгтлэн судалжээ. 너희에게 임할 은혜를 예언하던 Учир нь Христийн зовлон болон дараа нь ирэх алдрыг тэр урьдаас айлдсан байжээ. 고난과 후에 얻으실 영광을 미리 Түүнийг өндөр сэнтидээ суугаад шүүгчээр ирэх үед хүртэх алдар сууг тэд урьдаас бичжээ. 11절 자기 속에 계신 그리스도 Үүнийг зүгээр өөрсдөө зохиогоогүй. 아까 말씀드렸죠. 하나님의 Дараа нь 영이 еврейчүүд олон жилийн турш иш үзүүлэгчдийн үгийг сонсож тэдний бичсний дагуу амьдарсан. 있게 됩니다. 그러면 Еврейчүүдэд хаяглан бичсэн энэхүү захидал Бурхан өмнө нь иш үзүүлэгчдээр дамжуулан ярьсан гэж бичсэн байдаг. 저 이 Еврей номын 1-р бүлгийн 1-2 ишлэлийг гаргацгаая. 같이 보이던 хамтдаа уншийе. 가지들이 봄 기운이 오면 싹이 나고 Эрт үед Бурхан иш үзүүлэгчдээр дамжуулан бидний эцэг өвгдтэй олон удаа янз бүрийн арга замаар ярьсан бол эдгээр сүүлчийн өдрүүдэд өөрийн хүүгээр дамжуулан бидэнд айлдав. 시작됩니다. 영혼을 향한 Тэр хүүгээ бүхний өвлөгчөөр томилсон бөгөөд хүүгээрээ ертөнцийг бүтээсэн билээ. 선지자는 그것을 받아서 기록했습니다. Тийм ээ. Бүхнийг бүтээгч энэ ертөнцид ирэхээсээ өмнө иш үзүүлэгчдээрээ дамжуулан ярьсан. 그리스도의 영이 Тэгээд иш үзүүлэгчд нь Эхлэл, Египтээс гарсан нь Левит, Тооллого, Дэд хууль, Йовша, дуулал зэрэг хуучин гэрээний номнуудыг бичгтээ тэд өөрсдөө бичсэн гэж хэлээгүй. 한 것을 미리 기록하고 있었다. Бурхан иш үзүүлэгчдээр дамжуулан бидний эцэг өвгдтэй олон удаа янз бүрийн арга замаар ярьсан. Энэ нь Бурхан еврейчүүдийн эцэг өвгдтэй ярьсан гэж байна. 그 선지자들의 그릴 방향을 Эрт үед Бурхан иш үзүүлэгчдээр дамжуулан бидний эцэг өвгдтэй олон удаа янз бүрийн арга замаар ярьсан бол эдгээр сүүлчийн өдрүүдэд өөрийн хүүгээр дамжуулан бидэнд айлдав. Есүс өөрийн биеэр ирсэн. Үүнээс үзэхэд орчлон ертөнц өөрөө бий болсон гэж та бодож байна уу? 선지자들로 여러분과 여러분 Мэдээж хэрэг тийм биш юм. 하신 하나님이 Бурхан бол гурвалсан холбоо бөгөөд хүнч мөн адил гурван хэсгээс бүтдэг. Хүнд, сүнс, сэтгэл, бие махбод
байдаг. 지으셨느니라. 예. Тэнгэрч бас адил. Нэг дэх тэнгэр, хоёр дахь тэнгэр ба гурав дахь тэнгэр гэж бий. 땅 위에 오시기 전에 Усны хувьд мөн адил. 통해서 말을 해. Энэ нь уур болон хувирч эсвэл шингэн хэлбэрээр урсаж болно. 레위기 민수기 신명기 Хүйтэнд мэс болон хувирдаг. 이거 다 기록할 때 그들 Хатуу биет болдог гэсэн үг юм. 라고 말하지 않았습니다. Энэ нь өөрөө урвал болох бүтээгч эзний тогтоосон хуулийн дагуу өрнөдөг зүйл юм. 우리 조상들에게 말씀하셨다고 합니다. Юудэйчүүд ч, грекчүүд ч, Бурхны чуулганд ч хэрэг төв бөө учруул. Гэх ишлэлд гардаг шиг Бурхан хүн төрлөختнийг өөрийн арга барил, хуулийн дагуу ангилсан байдаг. Бурхан хүн төрлөختнийг эдгээр 3 бүлэгт хуваасан. 1-р Коринт номын 10 дугаар бүлгийг гаргацгаая. 이 우주는 저절로라. 1-р Коринт номын 10 дугаар бүлэг. 1-р Коринт номын 10 дугаар бүлэг. 사람도 32 дугаар ишлэл. Хамтдаа уншийе. Юудэйчүүд ч, грекчүүд ч, Бурхны чуулганд ч хэрэг түүг бөө учруул. 셋째 하늘. Зарим орчуулга хувилбарт энэ ишлэлийг грекчүүд гэхийн оронд харин үндэстнүүд гэсэн байдаг. 증기로 변한다. Эдгээр үгсийг бичгэд грекийн эзэнт гүрэн аль хэдийн нуран унсан байсан бөгөөд Ромын ноёрхлын үе байв. 이것은 Тэр үед Ромчууд улс төрийн эрх мэдэлтэй байсан хэдий ч Ромчуудын дунд грекийн гүн ухаантнуудын үзэл бодол зөнхөлдөг байснаас үүдээд грекчүүд гэх үгийг энд бүх харь үндэстнүүдэд нийтэд нь хандаж өөрөөр хэлбэл еврей биш хүмүүсийг хэлсэн юм. 너희는 유대인에게라. Мөн Бурхны чуулган гэсэн байна. Чуулган бол Христийн сүйт бүсгүй гэж Библиэд гардаг. 부분으로 나눠놨습니다. Иесус Христ бол чуулганы тэргүүн бөгөөд чуулган нь түүний биеийн гишүүдээс бүрддэг. Библи тэрхүү биеийг босгож байна гэж гардаг. 32절. Энэ нь 2000 жилийн өмнө Пентекостийн өдөр эхлээд өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа бөгөөд улмаар бүх итгэгчид хамтдаа чуулганыг өрдүүлдэг. Итгэлийн гол цөм нь Иесус Христ бөгөөд түүнд хамтдаа итгэдэг бүх хүмүүсийг Бурхны чуулган гэж нэрлэнэ. 그리스는 그 헬라 제국 Тиймээс Бурхан энэ 3 бүлэг хүмүүсийг юудэйчүүд, харь үндэстнүүд болон Бурхны чуулган гэж ангилсан. 그 사상은 헬라 철학이 다 잡고 있었죠. Хүмүүс энэ ертөнцид ингэж л оршин тогтнодог. 여기에서 헬라는 Одоо харин ертөнцийн хамгийн урт түүхтэй бүлэг буюу зарим Библиэд харь үндэстнүүд гэж нэрлэгддэг хүмүүсийн талаар ярилцъя. 예수 그리스도가 Энэ нь нэг хүний биеэс урган гарсан хүн төрлөختний түүхийн талаар ярьж байна. 성경은 말합니다. Үүнд бүх хүн төрлөختөн хамаарна. 부터 지금까지 Библиэд бичигдсэний дагуу бид Адамын үрсад билээ. 교회라고 합니다. 바로 예수 그리스도 Эрт дээр үед Англид ийм нэгэн үйл явдал болсон юм. 하나님의 교회라고. Хувьслын онолын талаар бүх нийтээрээ хэлэлцдэг байсан цаг үед хэсэг бүлэг хувьслын онолыг баримтлагчид нэгэн том танхимд цугларчээ. 세 구분을 하나님께서 Тэнд хувьслын тухай ярих хүн байсан бөгөөд 인간은 тэрээр алдартай илтгэгч пастрын урд гарч ирээд үг хэлхийг өрөв. 오래된 역사를 먼저 말하겠습니다. Одоо бид хувьслын онолын талаар ярьж дууссан учраас та гарч ирээд өөрийн үзэл бодлоо илэрхийлнэ. 몸을 통해서 태어난 Тэгээд энэ хүнээс хувьслын онолын эсрэг бүтээлийг дэмжсэн нотлогоо гаргаж ирэхийг хүссэн тул босч ирээд ярихаас өөр сонголт үлдсэнгүй. 우리는 성경 Тэрээр босоод үг хэлэхдээ эрхэм ноёд хадагтай нараа 한국에서 옛날 та нар сармагчингийн үр удам уу? Надад бяцхан сармагчингуудад хэлэх үг алга гэж мэндчлээд орхин гарчээ. 장자들이 강당에 꽉 모여가 있고 지나던 Бурхан бүтээсэн хүндрэлтэндөө ямар ихээр санаа тавьдаг. 유명한 사람이 목사 한 분을 불러와가지고 Учир нь тэр хүмүүсийн сүнсэн дотор өөрийн сүнсийг суулгах төлөвлөгөөтэй байв. 그래 할수 Хүмүүс хүн төрлөختний нэр хүндийн ач холбогдлыг мэддэггүй байснаасаа болж бусдыг алж дайн дажин эхлүүлсэн. 결론을 제시하는 창조에 대한 걸 설명. Үүний үр дүнд түүхийн замналт хүн төрлөختний суурил зовлон зүдгүүрийн суурь тавигдсан юм. 인사하기를 여러분 Тиймээс Бурхан төөрөлцөн хүмүүсийг олохын тулд хүмүүст Библийг өгсөн. 얘기할 것 없다 하고 가버렸대. Иш үзүүлэгчид Библийг бичсэн. 인간을 하나님께서 굉장히 Дараа нь юудэйчүүд өөрсдийнх нь өгдөөс энэ үгсийг хүлээн авч тунхагласан хэмээн гэж Библиэд бичсэн байдаг. 계획을 하시기 때문에
Бурхан хүмүүсийг 3 бүлэгт хуваадаг. Юудэчүүд, хариунцтнүүд, Бурханы чуулган. Ингээд бодохоор хариунцтнүүдийн түүхийг хүндрэлтний түүх гэж үзэж болно. Хүндрэлтний түүх сармагчингийн түүхээс ялгаатай. Хэрвээ та Библиэд юу гэж бичсэнийг анхааралтай уншвал хүндрэлтний дээд өвг Адам, Ева хоёр нь хүндрэлтний анхны үр үндэс байсан гэдгийг олж мэдэх болно. Үр үндэс. Адам хэмээх хүнийг бүтээхдээ Бурхан түүнд маш чухал тушаал өгсөн. Адамд энэ тушаалыг өгөх үед хүн нэг бүрийн ген Адам хэмээх хүний дотор байсан. Бид бүгд түүний дотор байсан юм. Бурхан Адамд сайн мөг мэдүүлэгч модны үр жимсийг идэж болохгүй гэж хэлсэн. Түүнээс идсэн тэр өдрөө л чи зайлшгүй үхэн гэсэн. Адамд идэж болохгүй гэж хэлсэн ч тэр идсэн. Түүнийг идсэн даруйдаа Адам гим нүгэлтэн болсон билээ. Тиймээс Адамын дотор байсан бид ч гим нүгэлтэнгүүд болсон юм. Хүн Адам дотор аль хэдийн нүгэлтэн болж энэ ертөнцид төрсөн. Энэ талаар ингэж бодъё. Энэ дэлхий дээр ямар ч нүгэл үлдээгүй хүн бий юу? Ганц ч хүн байхгүй. Бидэнд ижил төстэй нэг зүйл бий. Хэрв би танаас таны овг нэр хэмбэ гэж асуувал та нар бүгдээрээ надад тус тусынхаа овг нэрийг хэлэх болно. Гэвч хүндрэлтнийг бүхэлд нь авч үзвэл бид бүгд гим нүгэлгэх ижил овгтой. Бидний овг бол гим нүгэл. Бид өөрсдөө санаатаагаар үйлддэггүй. Бид өөр хэн нэгнийг үзэн ядах нь хүмүүсийг үзэн ядаж сурсан учраас биш юм. Энэ нь тодорхой нөхцөл байдалд бидний дотроос гарч ирдэг. Бид бүгд ийм нүгэлт зан чанартай төрсөн. Учир нь Адам нүгэл үйлдэж, цус нь бидэнд өвлөгдөж ирсэн. Петр хэлэхдээ, ингэхдээ та нар эцэг өвгдөөсөө өвлсөн удаггүй амьдралаас золигдсон гэж хэлсэн. Бид эцэг өвгдийнхөө цусыг өвлөж авсан. Хүндрэлтэн бид эцэг өвгдийнхөө үр сад болж төрдөг. Бидний өвг Адам нүгэл үйлдсэн тул хүмүүр Адамын цусыг өвлөн авч гим нүгэлтэн болж төрдөг. Гаднаас нь харвал бид сайн хүн шиг харагдана. Бид бүгд гаднаа тодорхой ёс суртахууны хэм хэмжээг баримталж, гадна талаасаа маш цэвэрхэн, эмэгцэгцтэй харагддаг. Гэвч Бурхны нүдэнд нүгэлгүй нэг хүнч байдаггүй. Библиэд яагаад ингэж гардаг вэ? Нэг хүнээр ертөнцид нүгэл нэрснээд л нүглэр үхлэн ирсэн. Тиймээс бүгд нүгэл үйлдсэн тул үхлэн бүх хүнд иржээ. Нэг хүний нүглээр дамжин ертөнцид нүгэл орж ирсэн бөгөөд энэ нүглээр дамжаад бүгд нүгэлтэн болсон гэж Библиэд гардаг. Эдгээр нүгэлтнүүд Еден цэцэрлэгээс хөөгдөж цаашид амьдрах явцдаа хүүхэд төрүүлсэн. Нэгэн төлөөлөх жишээ дүрдвэл Каин. Түүнээс идсэн тэр өдрөө л чи зайлшгүй үхэн гэж Бурхны хэлсэн үхлийн эхлэл нь болсон юм. Яаж тэр вэ? Тэр дүүгээ алсан. Тэгээд эцэг нь хүүгийнхээ үхлийн талаар олж мэдсэн. Нэг хүн өөр нэг хүүг нь хөнөөсөн болохыг олж мэдсэн юм. Үүнийг мэдээд тэр маш их гониглэж шаналсан нь гарцаагүй. Дараа Адамын үр удам олуулаа болж хүн ам нэмэгдэж хүмүүс олширсан тул энэ ертөнц нүглээр дүүрсэн. Тиймээс Бурхан хүн төрлөختнийг шөөсөн. Энэ бол Ноагийн үеийн их үер байв. Тэр үед ертөнц усан галавт автан усаар устгагдсан аж. Харин өнөөгийн тэнгэр болоод газар нь түүний үгээр байгаа бөгөөд галд зориулагдсан хадгалагдж байна. Тэр үед ертөнц бүхэлдээ усаар бүрхэгдсэн гэж Библиэд бичсэн байдаг. ертөнц бүхэлдээ усанд автсан. Тэр үед ийм зүйл болсон гэж Библиэд бичсэн байдаг. Ноагийн өөрийн 3 хүү, 3 бэр болон Ноагийн эхнэр 8 улаа хүн төрлөختний эцэг өвөг болсон. Ноагийн хүүгүүдийн нэг болох Яфетийн үр удам голдуу Европын зүгт тэнүүчилжээ. Шемийн үр удам Аз руу хөдлөв.
그리고 그 후손들이 Энэ ертөнцийн агуу шашин гэж нэрлэгдэх бүх зүйл Шемийн үр удмаас гаралтай. 세상의 죄가 Харин Хаамын үр удам голдуу Африк руу тэнүүжилжээ. 하나님이 인간을 심판하시. Идүүгээ тэр хүмүүсийн үр удам хоорондоо гэрлээд тэднийг ялгахад хэцүү болсон. 그때 세상은 Гэхдээ маш хачирхалтай нэг зүйл бий. Хэрв өрн болон дорн зүгт нийтлэг зүйлс байдаг бол тэдний үгсийн сан хилэнд ижил төстэй зүйлтэй үе үе тааралддаг. 그때 세상은 물이 Америкчууд мами гэж хэлдэг бол Солонгосчууд умма гэдэг. 지구는 물. Нэгэнт бид амнаасаа ижил төстэй аваа гаргадаг болохоор ижил төстэй хэд хэдэн зүйл байдаг. 노아의 Харин таны мэдэхгүй байж болох нэгэн хятад ханз бий. 그다음 Энэхүү ханз нь завин дотор 8 хүн байна гэсэн утгатай. Энэ талаар бодож үзье. 8식 Нова, түүний эхнэр Шем, Хам, Яфет болон тэдний эхнэрүүд нийлээд хэдэн хүн болох вэ? 8. Тийм үү? 아들 야벳은 Дэлхий дээрх хүн бүр энэ 8 хүнээс үүссэн. Энэ үнэхээр хачирхалтай биш гэж юу? Хэрв бид хүн төрлөختний түүх гэж нэрлэгдэх бүх зүйл, мөн шинжлэх ухаан гэж үздэг бүх зүйл нь ямар үндэс суурьтай вэ гэдгийг олохыг хичээвэл бидэнд зөвхөн баримтуудын хэсэг нь л байх бөгөөд хинд ч бүрэн хэмжээний бичвэр хадгалагдаагүй болохыг олж мэднэ. 이젠 둘둘 Тиймээс эдгээр асуудлыг товчхон харж зөвхөн мэдлэгийн хэлтэрхиynүүдийг л олж авах боломжтой. 하나 공통된 점이 하나 있다. Гэхдээ хэрв Библийг анхааралтай уншвал Бурхан хүнийг бүтээсэн цагаас хойш хүн төрлөختний түүхийг ажигласаар ирсэн болохыг олж мэднэ. 뭐 미국 사람들 말하면 마 Тиймээс Хуучин гэрээний эхлэл номын 1, 2 болон 3 дугаар бүлэгт бид Тэнгэр газрыг бүтээсэн талаар уншдаг. 말 중에 모르는 거 하나 있어요. Дараа нь 2 дугаар бүлэг дээр ирэхэд тэр хүнийг Еден цэцэрлэгт тушаал хүлээж авсан болохыг олж мэднэ. Түүн сайн мууг ялгуулагч жимсийг идэхгүй байхыг тушаасан. Гэвч 3 дугаар бүлэгт тэр хүн жимсийг идсэн болохыг олж мэднэ. Тэгээд тэр Еден цэцэрлэгээс хөөгддөг. 함, 야벳, Дараа нь 4 дугаар бүлэг дээр ирнэ. Еден цэцэрлэгийн гадна хүн хэрхэн амьдарч эхэлснийг уншина. 이들로 세상 자손이 Еден цэцэрлэг ойролцоогоор хаана байсан бэ? Библиэд Ефрат ба Тигр мөрний нутагт байсан гэж бичсэн байдаг. 모든 인류 역사를 Бидний хүүхэд байхад шашны хичээлүүдээс гадна Ефрат Тигр мөрний нутгийг соёл иргэншлийн үлгийн нутаг гэж заадаг байв. 있기 때문에 누가 완전히 Бид дахиж үерт нэрвдэхгүй тул ямар нэгэн зүйл хийх ёстой гэсэн санааг хэн нэгэн гаргаж ирэх хүртэл тэр цагаас л хүн төрлөختний соёл иргэншил баг багаар хөгжиж эхэлсэн юм. 그래서 Тэр бол дэлхийн анхны хаан байсан. 구약 Немрод гэх хаан. 천지 창조와 Түүний удирдлагын дор хүмүүс Бабилийн агуу цамхагийг барьж эхэлсэн юм. 에덴 동산에서 Тэднийг Бабилийн цамхагийг барьж байхад Бурхан тэднийг шоолж инэв. 장에서 갔습니다. Тэгээд бууцгаая гэж тэр хэлжээ. 쫓겨났습니다. Бурхан бууж ирээд цамхаг барьж байсан хүмүүсийн хэлийг сам оруулав. 살게 되었습니다. 에덴 동산이 어디쯤 Хүмүүс цаашид хоорондоо ойлголцохоо болсон тул тэд аажмаар дэлхийн өнцөг болон бүрт таржээ. 종교와 상관없이 Тэд ямар ч хяналтгүй байв. Үнийг тоосго авчираад өгөөч гэхэд түүнд ус авчирч өгнө. Эсвэл хэн нэгнээс ус гуйхад түүнд тоосго өгнө. 거기에서 Нэг хүнийг тоосго өрөөд тавь гэхэд оронд нь нураачихна. Тэд гарын хөдөлгөөнөөр ч харилцаж чадахгүй байв. Ингээд тэд бууж өгөөд хоорондоо харилцаж чадах хүмүүс нь нийлж яваад таран бударчээ. 이 지구의 첫째 왕입니다. Тиймээс хүн төрлөخت нь дэлхийн өнцөг болон бүрт тарж бутраад хоорондоо холбоо хамааралгүй мэт санагдаж болох ч бүгд Адамын цусыг авч төрсөн. Аажмаар Адамын цус энэ байдлаараа улам бүр гадагш тархаж янз бүрийн цусны төрлийг бий болгосон байна. 언어 혼잡을 일으키시. Тэгэхээр Адамын үр удам Бабилийн цамхгийг барьж байсан ч үүнийгээ зогсоогоод гадагшаа таран бутарчээ. 감독이 돼야지. Тэдний зарим нь одоогийн Оросын газар нутаг руу, 가져오라는데 зарим нь Европ руу тэнүүчилсэн юм. 물 가져오라는데 벽돌 짊어 Ийм байдлаар тарж бутарсан хүмүүсийн дунд Авраам гэгч нэгэн хүн байсан бөгөөд Бурхан түүнд тушаал өгчээ. 이나 하라. 그냥 통하는 Чи 것들끼리 их нутгаас төрлүүдээс мөн эцгийнхээ гэрээс гарч чамд миний харуулах нутаг руу явагтун. 다 남들 것지만 Тиймээс Авраам өөрийн амьдарч байсан Тигр мөрний нутгийг орхиж
аажмаар алсгал баруун тийш нүүжээ. 아담의 피가 Тэр бол юудэчүүдийн өвөг эцэг юм. Юудэчүүдийн өвөг эцгийн нэрийг Авраам гэдэг байв. 떨어져 가고 있는 겁니다. Хожим нь Авраам болж өөрчлөгдсөн. 그 Бурхан энэ хүнд амлалт өгч түүнтэй гэрээ байгуулсан. 바벨탑 Түүнийг тоо томшгүй олон үндэсний өв болно гэж хэлсэн. 그 중에서 Мөн Бурхан түүнийг өрөөгдөх болно гэв. 러시아 쪽으로 Тэр хэлэхдээ 어떤 чамайг өрөөгчдийг би өрөөж, чамайг хараагчдийг би хараана гэсэн ба түүх үргэлжилсээр байв. 명령을 하셨습니다. 너는 너의 본 Авраам Бурханаас өрөөлийн амлалтыг хүлээж авсан цагаас хойш хүн төрлөختний түүхэнд юудэчүүдэд хор хөнөөл учруулад сайн явсан нэг ч хүн байгаагүй юм. 그래서 아브라함 Тэдний гомдоосон хэн бүхэн сүрээд дуусч байсан. 땅 그쪽에서 Яагаад тэр вэ? 서서히 서쪽으로 Учир нь юудэчүүдийг хамгаалах Бурханы төлөвлөгөө эцсээ хүртэл үргэлжлэх болно гэж Библиэд бичигдсэн байдаг тул хүмүүс тэднийг бүр мөсөн устгаж чадахгүй. Хүмүүс тэднийг үзэн ядсандаа үе олноор нь устгах гэж оролдсон ч энэ нь боломжгүй байсан. Тэд юудэчүүдээс салах гэж хичнээн оролдоод ч чадаагүй. 약속을 또 주셨습니다. Бурханаас ичлэлт хүлээн авсан Балаам гэх нэртэй хүн байсан бөгөөд Израильчүүдийг ерөөлтэй ард түмэн байсан гэж тэр маш тодорхой хэлсэн байдаг. 또 너는 복의 근원이 될 거다. 3400 орчим жилийн өмнө ингэж хэлжээ. Израильчүүдийг ерөөлтэй ард түмэн бөгөөд тэднийг хараасан хүмүүс өөрсдөө харагдах болно гэсэн. Тэрээр Израильчүүдийг ингэж ерөөсөн юм. 하신 하나님의 약속이 Хүн ямар замаар явдаг вэ? 역사는 Библиэд 유대인 зөв шударга хүний замыг эзэн мэддэг. Харин хорон муу хүний зам сонирх болно 하나님께서 гэсэн байдаг. 종족을 Энэ замаар 계획이 бид Библийг уншвал Бурхны хүсэл хүн төрлөختөнд хэрхэн дамжуулагдаж, хэрхэн хэрэгжиж байгааг харж болно. 사람들은 미워서 죽이려고 Юдагийн захидлын 11-р ишлэлийг гаргацгаая. 유대인들 아무리 Юдагийн захидал 11-р ишлэл. 처치를 못했습니다. Энэ бол Библийн сүүлээсээ 2 дахь ном юм. Хамтдаа уншийе. 그리고 Тэд золгүй. Учир нь тэд Каины замаар замнажээ. 의 정신 때문에 Тэднийг Каины замаар замнсан гэсэн байна. 복을 Алуурчны замаар, мөн тэнүүлчний замаар 지금부터 3,400년 зөвчиггүй тэнүүлчлэн гэж юу гэсэн үг болохыг бодоцгооё. 하면 저주를 받는다. 유대인들 Библиэд бичснээр тэднийг алдагдсан гэсэн байдаг. Алдагдсан. Бурхны харж байгаагаар хүмүүс алдагдсан байна. 인정하시나? Бурхан алдагдсан хүн төрлөختний түүхэн хэлхийг харахтаа байнга төрж буй эдгээр төөрөлдсөн тэнүүлчдийг олж хараад тэднийг явах ёстой чиглэлийг зааж өгөхийн тулд юудэчүүдийн ард түмнийг сонгосон. 뜻이 Библи 인간에게 юудэчүүд ч, грекчүүд ч, Бурхны чуулганд ч хэрэг төвөг бүү учруул гэж гардаг. 유다서 Бурхан юудэчүүдийг сургахын тулд тэдэнд хууль өгсөн. Тэднийг өдөрдөн чиглүүлэхээр иш үзүүлэгчтэй илгээж үгээ тэмдэглэн үлдээсэн юм. 여기 화 있을진저 이 사람 Ингэснээр хүмүүс тэр бүхэл харин үндэстнүүд хүртэл энэ үгсийг сонсоод үүнд итгэх үед юудэчүүд болон харин үндэстнүүд дотроос гарах итгэгчид нь бүгд Бурхны чуулганы гишүүд болно. 생각해 볼 수 있습니다. 그것은 Тэд Бурхны чуулганы гишүүд болдог. 길을 잃었 Итгээгүй хүмүүс нь угсаатны гарал үүслээсээ хамаарат юудэчүүд эсвэл харин үндэстнүүдийн ангилалд багтана. 길 잃은 Харин чуулган бол Есүсийн хэлсэн би бол зам, үнэн, 하나님 ам, 편에서 мөн 보시면 гэх үгийн дагуу замаа олсон хүмүүсээс бүрдэнэ. 어떤 인간 역사의 흐름을 보실 때 Харин энэ замыг олсон бүх хүмүүс тэр дундаа Есүст итгэсэн юудэчүүд хамтдаа нэгэн биеийг бүрдүүлдэг. 그런 여행자들이 Үүнийг Бурхны чуулган гэж нэрлэнэ. 그들을 교육하시고 Тиймээс Есүсийн энэ ертөнцид ирсэн шалтгаан бол нүгэлт Адамын үр сад болж төрөөд улмаар гэм нүгэлтэн болсон бүх хүмүүсийг аврахын тулд байсан юм. 한 것은 유대인을 교훈 Одоо Лук номын 19-р бүлгийн 10-р ишлэлийг гаргацгаая. Хамтдаа уншийе. 말씀을 기록해서 이방인들 Хүний хүү алдагдсныг хайж аврахаар ирсэн билээ. 유대인 중에 믿은 사람이나 이방인 중 Хэрв та үүнийг анхааралтай ажиглавал хүний хүү гэсэн байна. Энэ бол Бурхны хүү. 하나님의 Хүний биеэр ирсэн учраас
хүний хүү гэж бичсэн байдаг. Ирсэн гэдэг нь энэ ертөнцид мэндэлсэн гэсэн үг. Алдагдсныг аврахаар алдагдсан гэдэг нь Адамын дотор төөрсөн гэсэн үг. Бурхан Адамд түүнээс эцэн тэр өдөр төөлчий, зайлшгүй үхэн гэж хэлсэн бөгөөд үнэхээр Адам сайн мууг мэдүүлэгч модны үр жимсийг идмэгцээ Бурханаас тусгаарлагдсан. Тиймээс тэр алдагдсан. Энд хүний хүү алдагдсныг хайж аврахаар ирсэн билээ гэдэг. Тиймээс Библиэд тиймд энэ багчуудаас хэн нэг нь алдагдах нь Тэнгэрт байгаа эцгийн чинь хүсэл биш юм гэж гардаг. Бурхан өнгөрсөн баларсан үеийнхнийг харалгүй өршөөсөн. Харин идүүгээ хүмүүсийг аврахын тулд тэднийг хаасайгүй илгээж байна. Бурханы төлөвлөгөө одоо хаасайгүй илчлэгдсэн ч юудэчүүд биш, харин харин үндэстнүүд бидний өнцгөөс харахад Бурхан руу буцах замаа олох хэрэгтэй байна. Ромчуудад бичсэн захидалдаа Илч Паул тэгвэл юудэ хүн байхын ашиг юу вэ гэжээ. Энэ бол түүний бичсэн зүйл юм. Эдгээр үгсийг харин үндэстнүүдэд хандаж хэлсэн билээ. Библи хуйлтай юудэчүүдийн гим нүглийн тухай өгүүлдэг. Гэхдээ хууль дүрмгүй зөнгөөрөө амьдардаг харин үндэстнүүдийн ухамсарын тухайч бас өгүүлдэг. Ромчуудад бичсэн захидалд Бурхан эдгээр өөр хоёр төрлийн хүмүүсийг эрхэн дуудаж хайж байгааг дүрсэлдэг. Үүнийг уншиж байхдаа Бурханыг ямар гүнгүнзгий, гайхалтай болохыг бид дахин нэг удаа ойлгосон юм. Библийг уншиж байхдаа бид бусад хүн төрлөختний хамт төөрснөө олж хардаг. Исая номын 53 дугаар бүлэгт бид бүгдээрээ хонь мэд төөрч хүмбэр өөрийн замаар явв гэж бичсэн байна. Энэхүү номлолыг юудэчүүдэд 750 жилийн өмнө өгсөн. Бид бүгдээрээ хонь мэд төөрч хүмбэр өөрийн замаар явв. Тэгэхээр бид эхлээд төөрсөн боловч дараа нь олдсон байх нь. Тэгэхээр бид эхлээд төөрсөн боловч дараа нь олдсон байх нь. Бид Бурханы чуулганы гишүүд болсон. Бид Есүс итгээд дахин төржээ. Энэ тохиолдолд Бурхан биднийг хайж олсон. Бид Бурханы хайж олсон хүмүүсийн ангилалд багтана. Харин Библи Бурханы чуулганы энэ ангилалд багтах хүмүүсийг дүрсэлж байна. Библи нь юудэчүүд болон харийнхнаас ч бас дуудагдсан хүмүүсээс бүрдэх чуулганыг дүрсэлж байгаа юм. Төөрсөн хүмүүсийг хайж явсан элч нар энэ ажлыг хийхдээ Есүсийн жишээг баримталж тушаалыг нь дуулууртай дагаж байв. Дараа нь Петр илтгэгчдэд загтал бичжээ. Түүний хэлсэн зүйлийг харцгаая. 1-р Петр номын 2 дугаар бүлгийг гаргана уу? 1-р Петр номын 2 дугаар бүлэг 25 дугаар ишлэлийг хамтдаа уншицгаая. Учир нь та нар хонь мэд төөрсөөр байсан боловч идүүгээ сэтгэлийн чинь хончин болон аргалзагчд буцаж ирэв. Аврагдсан мөн дахин төрсөн гэдэгтээ итгэлтэй байгаа хэм бүхэн энэ үгсэд талархах болно. Учир нь та нар хонь мэд төөрсөөр байсан. Энэ нь бид бүгдээрээ хонь мэд төөрч хүмбэр өөрийн замаар явв. Харин эзэн бидний гимиг бүгдийг нь түүнд тохов гэсэн байна. Мөн энд та нар хонь мэд төөрсөөр байсан гэж бичсэн байна. Петр нь Бурханы эдгээр ийдэг үгсийг итгэгчдэд уламжилсан. Сайн хончин нь бий байгаа юм. Сайн хончин хондийнхоо төлөө амиа өгдөг. Илч нар Иесусыг энэ тал дээр мэддэг байсан бөгөөд түүнд итгэж энэ итгэл үнэмшлийг номлож байсан ба энэ чухал бичвэрийг аль хэдийнэ хүлээн авсан бусад хүмүүсийн нөхөрлөлөөр дамжуулан түгээдэг.
залбирцгаая. Бурхан минь, бид танд чин сэтгэлээсээ талархаж байна. Таны нэрийг магтандуулж байна. Бидний сүнс гэм нүгэлд төөрөлдөж байсан ч идүүгээ бид таныг Библийн үгээр дамжуулан харах үед та өөрийн нэгүслэр бидний сүнсийг аварсан болохыг харж байна. Ингэснээр бид энэ ертөнцид амьдрахдаа ажиллагдсан итгэл найдвараараа амьдрна. 우리 영혼들을 구원해 주셨고 Үүний төлөө бид танд чин сэтгэлээсээ талархаж байна. Эзэн минь, хэрв бидний дунд таны ариун үгээр дамжуулан төөрсөн гэдгээ хараахан ухаарч амжаагүй хүн байгаад та түүнийг олбол энэ уулзалтын үеэр ариун сүнс тэр хүний дотор ажилласаа хэмээн бид залбирч байна. 있는 영혼들이 있으면 Ингэснээр тэр хүн таны үнэт үгнээс үннийг ухаарч чадна. 이번 기회에 Бид хамтдаа байх үлдсэн цаг хугацаа бодол санаагаа Бурханд даатхан эзэн Иесусийн нэрээр залбирч байна. Амен.